Өнөөдөр бүгдээрээ эзэн Есүс Христийн хаанчлалын талаар ярих болно. Хаанчлал гэдэг нь нэгэн эзэнт хүрэн мөн ноёрхол гэсэн утгатайг бид мэднэ. Бидний эзэн Есүс Христийн хаант улс нь маш онцгой хаант улс юм. Учир нь энэ хаант улсад хамаарах хүн бүр нь дагуулхийг идэгдэг. Тэд энэ улсанд хамаардагтаа, эзнээр өдөрдүүлдэгтаа, түүний ивэлүүдэд талархаж, түүний хамгаалалтанд байдагтаа үргэлж баяртай байдаг. Энэ хаанчлал баярлаж, эзэн Есүс Христ өөрийн хаанчлалыг эхлэхдээ буулгасан тэр гайхамшигт сайхан тогтоолуудад нь баярлж байдаг. Эзэн цовдлогдсон нас бараад 500 гаруй хүнд өөрийгөө харуулсан байна. Үүний дотор түүний шавнаранч бас байсан. Тэр тэдэнд зааварч гарцгаа Евангелийг түгээцгээе. Хаанчлалын Евангелийг бүх дэлхийн газар орон бүрт түгээцгээе гэж хэлдэг. Тэгээд хэн итгэж, хэн эзний тааллыг дагна, тэр авралыг олох болно. Харин итгэлгүй нэг нь яллагт болно гэдэг. Энэ хаанчлал нь, энэ хаант гүрэн нь ич нараар эхэлсэн бөгөөд тэгэхдээ Фингстэн баярын өдөр тэднийг нэг газар цуглаад залбирч байхад нь ариун сүнс хүн нэг бүр дээр бун тэдний дотор ороход тэд харь хэлээр ярьж бас иш үзүүлж эхэлдэг. Бурхан тэнд инх өөрийн оршихуйг таниулсан бөгөөд эндээс эзэн Есүс Христийн хаанчлал эхэлсэн юм. Энэ нь гэхдээ сүнслэг хаанчлал байв. Өнөөдөр бүгдээрээ энэ талаар тунгаан бодох болно. Юуны түрүүнд бүгдээрээ эхлээд энэ гайхамшигт амлалтыг хэн өгснийг харцгаая. Үүний тулд 1-р Шестер номын 17-р бүлгийг нээцгээе. 1-р Шестер ном бүлэг 17, эшлэл 11, 12 мөн 14. Эндээс бүгдээрээ Дэвид хаан хэрхэн дуудагдсныг харах бөгөөд эзэн Дэвидэд нэгэн иш үзүүлэгчээр дамжуулан нэгэн хүүгийнхэн талаар ярьдаг. Тэгэхдээ Бурхан түүний хүү Соломоны талаар ч юм уу эсвэл өөр нэг аль өгүүдийн талаар яриаггүй. Харин тэр энд эзэн Есүс Христийн талаар ярьж байна. Тэр хэлэхдээ чиний нэг хөвгүүн чинь чиний хаанчлалыг өгдөж аавна гэж хэлдэг. 1-р Шестер ном бүлэг 17, эшлэл 11, 12 мөн 14. Эшлэл 11 чиний өдрүүд гүйцэж үүнийг эзэн Дэвидэд хэлж байна. Учир нь энэ нь түүний амьдралын сүүлчийн өдрүүд нь байсан. Эзэн үүнийг түнд хідэн иш үзүүлэгчээр дамжуулан хэлдэг. Ингээд цааш нь хэлэхдээ чи эцэг өвгөдөө одох үед үүгээр нас барсны чинь дараа гэдгийг нь хэлж байна. Тэгээд би чиний үрийг хөвгүүдийн чинь нэгийг чиний дараа босгож түүний хаанчлалыг бэхжүүлнэ. Надад тэрээр өргөө барина. Би түүний сэнтийг мөнхөд тогтооно гэсэн байна. Энд тэр түүний хүү Соломон хааныг яриаггүй. Учир нь Соломон хааны хаан ширээн мөнхөд байгаагүй. Түүнийг нас эцэсний дараа түүний хаанчлалч бас дууссан. Харин энд тэрээр нэгэн хүүгийн талаар ихтэй сүнслэг утгаар хэлж байна. Энэ хүү бол Есүс Христ юм. Тэр энд Есүс Христийг хэлсэн юм. Тэр хэлэхдээ тэр надад өргөө байрна, би түүний сэнтийг мөнхөд тогтооно гэсэн юм. Ишлэл 14. Тэгээд би түүнийг өөрийн өргөө өөрийн хаанчлалд мөнхөд суулган түүний хаан ширээ мөнхөд тогтно гэв. Тэр хэлэхдээ түүний хаан ширээ нь мөнхөд байх болно гэсэн байна. Алдар нь Бурханд. Энэ бол Бурханы Дэвидэд өгсөн ирээдүйд ирэх хаанчлал нь мөнхөд тогтох хаантай холбогдуулан өгсөн амлалт нь байлаа. Энэ нь мөнхөд тогтох хаан ширээ байх юм. Ингээд бүгдээрээ дуулал номыг нээцгээе. Энд бүгдээрээ эзэн Есүс Христийн хаанчлалтай холбоотой дахин нэг ишлэлийг харцгаах болно. Дуулал ном 22 дугаар бүлэг ишлэл 28. Энд энэ хааны тухай хэлсэн байгаа. Ишлэл 28-д учир нь хаанчлал нь эзнийг тэр улс үндэстнүүдийг захирдаг.
Энд бид дахин энэ амлалтыг харж байна. Энэ Ишлэл 28-т бид эзэн Есүс Христтэй холбогдуулан Бурхан эцгийн өгсөн амлалтыг харж байна. Тэр хэлэхдээ тэр өөрийн гүрэнг хаанчлах болно. Тэгэхдээ бүх үндэстэн дунд гэсэн байна. Энэ хаант гүрэн нь харин материалаас бүрдсэн бит гүрэн хэлээгүй. Учир нь бит гүрнүүд нь хизээ нэгэн цагт төгсгөл болдог. Харин энд нэгэн мөнхөд байх хаанчлалын тухай ярьж байна. Энэ хаанчлал нь өнөөдөрч бас бидний амьдралд бий юм. Тэр бидний амьдралыг чиглүүлж, бидний зүрхийг удирдах байдаг. Ингээд дуулал номын 45-ц бүгдээ дуулал номын 45-ыг нээцгээд энд бүгдээр үргэлжлүүлэн бидний эзэн, бидний Бурхан өөрийн амлалт буюу өөрийн хүүтэй холбоотой өөр юу гэж бичсэнийг унших болно. Дуулал 45 Ишлэл 6-д хэлэхдээ Бурхан таны сэнти мөнхийн мөнх, таны хаанчлалын очирт тайг нь шударга ясны очирт тайг мөн гэсэн байна. Бурхан далдарнаг дуулал номын 45-ын 6-ад тэр энэ хааны тухай ярьж байна. Энэ хаан нь Бурхан өөрөө юм. Учир нь бид нар бидний Бурхан эцэг тэр янз бүрийн байдлаар оршдог гэдгийг мэднэ. Тэр эцэг болж, хүү болж, мөн ариун сүнс болж оршдог. Гэвч тэр нэг л Бурхан юм. Нэг л жинхэнэ Бурхан юм. Бурхан өөрийгөө ийм байдлаар таниулахыг хүссэн. Үүнд бид нар итгэж, түүнд эргэлзэлгүйгээр түүний тааллыг дагах хэрэгтэй. Ингээд эзэн Есүс Христийн хаанчлалтай холбогдуулан бүгдээрээ дуулал номын 103-аас уншицгаая. Дуулал ном 103 Ишлэл 19. Энд ч бас бид энэ амлалтыг харах болно. Эзэн сэнтигийн тэнгэрт залсан бөгөөд энэ нь Ишлэл 103:19. Түүний хаанчлал бүхнийг захирдаг. Энэ нь эзний энэ хаанчлал, бидний Бурханы энэ хаанчлал нь Тэнгэрийн хаанчлал гэдгийг хэлж байна. Энэ хаанчлал нь Тэнгэрт бий. Тийм ч болохоор эзэн Есүс Христ миний хаанчлал энэ дэлхийнх биш гэж хэлсэн байдаг. Тэр номлохоор гарах болгонд тэр маш олон тэмдгүүдийг үйлдэж гайхамшиг хийсэн. Маш олон хүмүүс түүнийг Юдагийн хаанаар Израилийн хаанаар өргөмжлөхийг хүсэж байсан. Гэвч тэр үүнээс үргэлж зүгтэн миний хаанчлал энэ дэлхийх биш. Миний хаанчлал бол сүнслэг, тэнгэрлэг гэж хэлдэг байсан. Тиймээс тэр энэ дуулал номын 103:19-т хэлэхдээ эзэн сэнтигийн тэнгэрт залсан бөгөөд түүний хаанчлал бүхнийг захирдаг гэсэн байна. Тэр тэнгэрдэж, газардаж захирдаг. Тийм учраас бидний Бурхан дэлхийг бүхэлдэн захирдаг. Бидний Бурхан бүх сансар окторгойг захирдаг гэж хэлдэг. Бидэнд биднийг захирдаг, бүхнийг зөв зүйтэй хийдэг, үнэн бөгөөд хүчит хаан эзэн Есүс Христ бий. Тэр бол дэлхий дээр байсан бусад хаад шиг биш юм. Тэдэн дунд төгс хаан гэж байгаагүй. Түүнээс гадна тэд бүгд нас барцгаасан. Харин бидний энэ хаан мөнхөд байх юм. Энэ хаанчлалыг бидэнд өгсөн Бурхандаа талархъя. Дуулал номын 145-т бид Бурхан эцгийн хаанчлалтай холбоотой дахин нэг амлалтыг харах болно. Дуулал 145 Ишлэл 13-т Бурхан эцэг өөрийнхөө эзэн Есүс Христэд хэлж байна. Хаанчлал тань мөнхийн хаанчлал бөгөөд ноёрхол тань үеийн үед байна. Бурхан далдарнаг. Энд үеийн үед гэсэн байна. Адамаас эхлээд үеийн үед Бурхан сүнслэгээр бүхнийг захирч байгаа билээ. Адамын үеэс эхлээд харин эзэн Есүс Христ дэлхий дээр бууж ирээд хүмүүний биеийг олж 33 жил дэлхий дээр амьдрахдаа тэр бас өөрийн тогтоолуудаа зааж сургасан. Тэр номлосон. Тэр сайн мэдээний талаар, авралын талаар, эзэн Есүс Христийн Евангелийн талаар номлодог байв. Тэгээд тэр өөрөө
түүний хаанчлал нь энэ дэлхийх биш гэдгийг гэрчилж байсан юм. Гэвч тэр мөн хэлэхдээ Тэнгэрийн хаанчлал ойрхон ирсэн байна гэд Тэнгэрийн хаанчлал хүмүүст ойр ирсэн байгаа болохоор хүмүүсийг өөрсдөө үүнд бэлдэцгээ зүрхэндээ бэлэн байцгаа. Тэгвэл Бурхан тэдний зүрхэнд буун ирж тэдэнд төгс байдал ивэлүүд хийгээд амар амгаланг өгөх болно гэсэн байдаг. Энэ нь ихтэй тэр хүний зүрхэнд түүний амьдралд Бурхан оршиж байвал тийм байх юм. Энэ бол төгс хаанчлал юм. Эдгээр амлалтууд ямар гайхалтай болохыг та нар харж байна уу? Сүүлийн цаг үед нэгэн хаан ирэх бөгөөд тэр хаан дэлхийн ертөнцийг байгалыг сансар огторгойг бүхэлд нь мөнхөд ноёрхох болно гэж Бурхан иш үзүүлэгчдээр Мосегаар дамжуулан амлаж байсан. Учир нь Мосегаар дамжуулан тэр түүнд өөрт нь хэлэхдээ түүний дараа нэгэн иш үзүүлэгчийг босгох бөгөөд тэр Бурхныг баярлуулж зөвхөн түүний тааллыг дагна гэдэг үгээр тэр эзэн Есүс Христийг хэлж байсан юм. Эзэн энд иш үзүүлэгчдээр дамжуулан энэ дуулал номонд мөнхийн хаанчлалын тухай өнөө үед дэлхийн ертөнцид байгуулагдсан энэ Тэнгэрийн хаан тулсын талаар ярьж байсан. Хэрв хэн нэгэн хүсэх юм бол энэ хаанчлалыг хүлээн авч түүний сургаал баярлан гайхамшигт хаан эзэн Есүс Христийн хаанчлалд үйлчилж болох юм. Бурханд алдарна. Ингээд бүгдээрээ одоо Матай номыг нээцгээе. Матай Евангелиум ном Библийн Испани орчуулга дээр бол ариун Матай ном гэж байгаа. Энд би нэг баг зэрэг сэдвээсээ гачи. Зарим хүмүүс надаас яагаад бид нар заримдаа ариун Матай, ариун Йоаннаас гэж хэлдэг болохыг, яагаад би өөрөө ариун гэх нь буруу гэж заачгаад ингэж хэлдэг болохыг асуусан байсан. Миний бодлоор заримдаа та нар сайн анхааралтай сонсохгүй байна. Миний заасан зүйл бол зарим хүмүүс Бурхныг хайж, Бурхан буюу эзэн Есүс Христэд хандахын оронд учир нь энэ хоёр бол нэг зүйл юм. Түүнээс гуйж түүнийг шүтгэхийн оронд тэд өөр биетүүдийг шүтгэж юм уу? Эсвэл ариун Йоаннаас, ариун Филипп, ариун Антониус, ариун Лук, ариун Бибиана, ариун Магдалена, ариун Мария гэх мэтчлэн хүмүүс Бурханд алдрыг нүргэж түүнд залбирахын оронд эдгээр ариунтнуудад мөргөж тэднийг шүтдэг. Гэтэл бид зөвхөн Бурханд залбирч түүнд хандах ёстой. Зөвхөн тэр л бидний гуйлтыг сонсож, зөвхөн тэр л биднийг мөнхийн амьдрал руу хөтлөх болно. Зөвхөн тэр л биднийг сонсдог. Мэдээж энэ бүх ариунтнууд нь байсан. Матай, Лук, Йохан гэд эдгээр нь Бурхны өмнө ариун хийгээд зөвхт амьдралаар амьдардаг байсан хүмүүс. Нэмж хэлэхэд эзэн биднийг ч бас ариун гэж нэрлэдэг. Бурхны тааллыг дагаж байгаа хүн бүр ариунтнууд юм. Хинч үүнийг буруугаар бүү ойлгосоо гэсэндээ үүнийг хүмүүс дахин нэг ойлгомжтой тайлбарлахын тулд би үндсэн сэдвээсээ жаахан хөндөөлөө. Хэрэг би Бурхан руу хандаад миний эзээ намайг эдгээ гэж надад нэг ажил өгөөч. Би танаас ариун Матайгийн нэрээр эсвэл ариун Магдаленагийн нэрээр гуйж байна гэж хэлбэл энэ нь огт буруу юм. Бидний хэлэх ёстой зүйл маань миний эзэн ариун эцэг минь намайг эдгээ гэж гэр бүлийн минь нэг гишүүн өвчин туссан байна, хавдраар өвчлсөн байна. Та түүнийг эдгээ гэж бидний эзэн Есүс Христ нэр дээр гуйж байна. Ингэж хэлэх нь зөв юм. Бид эзэн Есүс Христийн нэрийг дуртахаас ямар ч ариунтны нэрийг дуудахгүй. Матай, Лук, Йохан хийгээд Бурхны тааллыг дагаж байгаа хүн бүрт мөн бидэнд ч бас эзэн ариун гэсэн нэрийг өгөөд Бурхны хүүхдүүд гэдэг. Харин энэ нэрийг хүртэхийн тулд бид нүглээсээ салах хэрэгтэй. Түүний тааллыг дагах хэрэгтэй. Гэхдээ энэ нь мэдээж бид нар Бурхан эцэгт хандан миний эзэн Мария Луизагийн нэрээр намайг эдгээ гэж гуй гэсэн үг биш юм. Энэ бол буруу. Бүх зүйл эзэн Есүс Христийн нэрээр. Хэрвээ та нар гэхдээ эзэнт хандан миний эзэн та итгэлийн эгч Мария Луизагийн гуйлтыг сонсдог. Би итгэлийн эгчд хандан миний төлөө залбираач гэж түүнээс гуй. Надаас илүү та түүнийг сонсдог гэх мэт хэлвэл энэ нь арай өөр зүйл юм.
Харин зуурчлагч нь бидний зуурчлагч нь зөвхөн эзэн Есүс Христ юм. Та нар үнийг сайн ойлгож авах нь маш чухал юм шүү. Сэдвээсээ жаахан хөндөрсөнд уучлаарай. Ингээд Матай номын 4:17. Матай ном 4:17 Хүүхэнд өгүүлэхдээ эзэн энд өөрийн евангелийг номлож хэлсэн гэдэг. Тэр энэ үеэс өөрийн евангелийг сайн мэдээг түгээж хэлсэн. Сайн мэдээ гэдэг нь юг хэлээд байна вэ? Энд түүний хаанчлалтай холбоотой үүрэг даалгаврууд хэлсэн. Эзэн дэлхий дээр байхдаа хоёр зүйлийг гүйцэтгэх хэрэгтэй байсан. Нэг үгээр хэлбэл тэр Тэнгэрийн хаанчлалын талаар номлож, мөн тэр үүнийхээ хажуугаар Мосегийн хуулийг зааж, түүнийг яаж гүйцэлдүүлэхийг сургаж байсан. Учир нь хинч Мосегийн хуулийг бүрэн биелүүлж чадаагүй. Эзэн Есүс Христ Мосегийн хуулийг бүхэлд нь алхмаар биелүүлэх ёстой байсан. Мосегийн хууль биелэгдэх ёстой байв. Тэгээд тэр хэлэхдээ би Мосегийн энэ хуулийн биелэлтийг гүйцэлдүүлээд энэ хуулийг халах болно, хүчингүй болгоно. Үүнийг би загалмайд цовдлогдтон хийнэ. Би золиослогдох тэр өдрөө Мосегийн хуулийг хүчингүй болгоно. Түүнээс хойш хинч Мосегийн хуулиар аврагдахгүй юм. Хинч Мосегийн хуулиар мөнхийн амийг хүртэхгүй. Тэр цаг мөчөөс эхлээд аврагдахын хүссэн хүмүүс нь надад итгэх ёстой гэдэг. Эзэн Есүс Христ хэлэхдээ надад итгэцгээ би бол цорын ганц мөнхийн амьд хүрэх зам, цорын ганц аврагч, зөвхөн би та нарын нүглийг уучлж та нарыг мөнхийн амьдрал руу хөтлөх болно гэсэн. Эзэн Есүс Христ хэлэхдээ энэ бол евангелийн сургаал, энэ бол тэр сайн мэдээ гэдэг. Өнөө үед Мосегийн хууль гэх мэт урдих шиг зүйлс байхгүй энэ замаар биш. Харин хэн нэгэн шинэ арга зам бий болсон бөгөөд энэ нь Назаретын эзэн Есүс Христ бол Бурхны хүү мөн хийгээд тэр бол Бурхан өөрөө юм. Тэр бол зуурчлагч бөгөөд цорын ганц мөнхийн амьд хүргэх зам юм гэдэгт итгэх нь юм. Тэр бол бидний Бурхан эцэгтэй сүнсээр ба үнээр залбирахтаа дуудах ёстой цорын ганц бит юм. Бид хизээч нэг баримл хөшөөний өмнө сүгдэхгүй. Энэ хөшөөнд ямар ч материалаас бүрдсэн байсан. Учир нь энэ юунд ч тус болохгүй юм. Жишээ нь бид нэгэн мод зураад түүнийг энэ бол эзэн Есүс Христ гэд тэгээд түүнийхээ өмнө сүгдэн энэ бол эзэн Есүс Христ би одоо түүнээс гуйж залбирч байна гэх үү. Ямар ч зураг, ямар ч баримл гэж байх ёсгүй. Бурхан бол сүнс. Тийм болохоор бид түүнийг сүнсээр хайж түүнд залбирах хэрэгтэй. Эзэн Есүс Христэд мөн бидний эцэгт бидний Бурханд сүнсээрээ гуйн залбир. Тэгвэл тэр биднийг сонсох болно. Энэ бол авралт хүргэх шинэ зам юм. Эзэн Есүс Христ бол цорын ганц зам юм. Түүнд итгэх бүх хүмүүст энэ нь хамаатай. Эзэнд нүглийг уучлах, сүнсийг ариусгах, тэднийг хаанчлалд оруулах эрх мэдэл нь бий. Зөвхөн түүнд л энэ эрх мэдэл нь бий. Энэ бол энэ сайн мэдээ юм. Харин тогтоолуудын тухайд бол үүнийг бүгдээрээ сүүлд иргэннийг наривжилж харах болно. Эзэн Есүс энд өөрийгөө инхүү таниулсан юм. Ишлэл 17-д хэлэхдээ тэр цагаас эхлэн Есүс гимшцгээ Тэнгэрийн хаанчлал айсуу гэж тунхаглаж эхлэв. Энд тэр Тэнгэрийн хаанчлал гэж хэлж байна. Дэлхий дээр маш олон хаанчлалууд өмнө нь байсан. Израилийн сүүлчийн хаан нь Исека байв. Маш олон зуун жил түүнээс хойш өнгөрч дараа нь эзэн Есүс Христ дэлхий дээр ирээд гимшцгээ Тэнгэрийн хаанчлал айсуу гэж тунхаглаж эхэлсэн. Тэгээд тэр би бол хаан нь гэдэг. Тэр хэлэхдээ би бол хаан нь, харин миний хаан тус энэ дэлхийнх биш юм. Би бол сүнслэг, миний Тэнгэрийн хаанчлагч бас сүнслэг. Энэ хаанчлалд орохын тулд эрэгтэйч бай, эмэгтэйч бай, бүгд нүглээ салах хэрэгтэй гэдэг. Үүнийг хэлээд эзэн дараа нь энд бичигдснээр бол Галилеад далайн эрэг дагуу явж өөрийн шавнараа, өөрийн элч нараа бүрдүүлдэг. Ингэж шавнараа бүрдүүлдэг нь тэднийг түүнтэй хамт байгаасаа гэснийх бөгөөд тэрээр тэдэнд сургаалаа заадаг. Энэ нь тэднийг өөрийн зорилгоо Тэнгэрийн хаанчлалын үүргийг гүйцэлдүүлэхэд
туслуулахын тулд байв. Энэ мөчөөс эхлэн бас хүмүүсийн хувьд тэдний үргэнж хэлсэн юм. Тэр номлож өөрийн элч нарыг дуудсан Петр, мөн жишээ нь Яаков, Зебедеус гээд олон хүмүүсийг дуудаад тэдэнд намайг даг, би та нарыг загасчд болгоно. Гэхдээ би та нарыг хүний загасчд болгоно гэсэн байдаг. Тэр мөн хэлэхдээ надтай хамт байцгаа би та нарт мөнхийн амьдралын талаар заах болно. Та нар надтай хамт ажиллаж надад евангелийг түгээхэд минь туслах болно. Энэ нь хүмүүс авралыг олж баяр баясгалан амар тайвнаар дүүрэн байхын тулд юм гэдэг. Учир нь Мосегийн хууль хүмүүст баяр баясгалан амар тайвныг авчираагүй. Харин ч эсвэргээрээ зовлон зүтгүүр Бурхны шийтгэлийг тэдэнд авчирсан юм. Эзэн хүмүүст баяр баясгалан амар амгаланг өгөхийн тулд шинэ ард түмнийг, шинэ сумыг байгуулахыг хүссэн. Алдар нь эзэн байг. Эзэн Есүс Христ Тэнгэрийн хаанчлалын тухай тунхаглаж Галилеяг тойрон явж өвчнийг идгэн, янз бүрийн өвчнийг идгэн ард түмнийг өвчин шаналлаас нь салгаж эхэлдэг. Ингээд Ишлэл 24-т түүний тухай зар Сири даяар дарахсанд зовж шаналсан зүтгэр шүглсэн, өөрөөр хэлбэл муу ярын сүнс шүглсэн тийм хүмүүсийг эдгээж гараг саа эдгээр нь ч бас муу ярын сүнсэнд дарлагдсан шаналсан хүмүүс мөн саа өвчтэй бүхнийг хүмүүс түн дээр авчирч Есүс тэднийг эдгээжээ. Галил, Декапол, Иерусалим, Юдэ, түнчлэн Йорданы тэртээс үе олороо түүнийг даглаа. Эдгээр бүх хүмүүс нь эзэн Есүс Христийн хийсэн гайхамшигт үйлсийг тэмдгүүдийг харсан болохоор түүнийг дагж хэлсэн юм. Тэд түүний маш олон хүмүүсийг муу ярын сүнснүүдийн үүсгэсэн элв эд шидийн хараалаас үүссэн өвчнөөс нь эдгээхийг харсан. Энэ бүх зүйл нь хүний биед дэх өвчнийг үүсгэдэг ба тухайн хүнийг зовоодог. Ингэж утсан хүмүүс идэгдэггүй. Тэдэнд им тариач тус болохгүй. Эмч нар түүнийг нь энэ өвчнөөс эдгэж чадахгүй юм. Харин бидний эзэн зөвхөн бидний Бурхан л энэ хүмүүсийг эдгэж чадна. Тиймээс ч эзэн дээр дурдсан энэ олон өвчнөд нэрвэгдсэн шаналсан маш олон хүмүүсийг эдгээсэн юм. Өнөөдөр ч бас эзэн энэ гайхамшигтан хийсээр л байгаа. Харин энд бид нар эзэн тэр цагт энэ бүхнийг хийсэн болохыг харж байна. Эндээс түүний Тэнгэрийн хаанчлал эхэлсэн юм. Тиймээс ч тэр эмсцгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж номлодог байсан. Тэгэхдээ бүгд түүний ийм хэлхийг сонсоод түүнээс эзэн Тэнгэрийн хаанчлал гэж юу вэ? Бидэнд тайлбарлаж өгөөч гэж гуйдаг байв. Тэгэхэд эзэн энэ гайхамшигыг, энэ тэмдгүүдийг, энэ эдгэрлүүдийг хийж эхэлдэг. Энэ үед түүний элч нар нь аль хэдийн түүнтэй хамт байв. Тэр өөрийн элч нарыг дуудсан ба тэд нар бүгд түүнтэй хамт байх ёстой байв. Ингээд хүмүүс гайхан түүнээс эзэн Тэнгэрийн хаанчлал гэдэг нь ямар учиртай юм бэ гэж асуудаг. Ингээд Матай номын 5 дугаар бүлгийн Ишлэл 1-ээс 12-ыг уншицгаая. Энэ талаар бүгдээрээ бас ярилцах болно. Энд эзэн ярьдаг. Энэ нь түүний сургаал илтгэл нь байсан. Учир нь хүмүүс түүнээс Тэнгэрийн хаанчлал гэж юу вэ гэж асуусан байв. Баптист Иохан хэлэхдээ өөрсдийгөө бэлдэцгээ хаан ирэх гэж байна. Хүчин төгс тэр хаан та нарт галаар баптизм хүртээн гэсэн байдаг. Тэр хэрв бид муу амьдарч байвал энэ хүчит бидний устгаж чадна. Тиймээс бид нүглээсээ салж тэмээн хүлээх ёстой гэж хэлдэг байсан. Харин одоо та ирээд Иохантай адил зүйлийг хэлж байна. Таач бас тэмээн хүлээ. Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж хэллээ. Тэнгэрийн энэ хаанчлал юунаас үүссэн бэ? Энэ нь Мосеийн хуулиас өөр үү гэж судалгаадаг. Гэхдээ тэр үгүй огт тийм биш юм. Би энэ хуулийг халах гэж, өөрчлөх гэж ирээгүй. Харин үүнийг биелүүлэх гэж ирсэн юм. Учир нь өнөөдрийг хүртэл нэг ч хүн энэ хуулийг гүйцэлдүүлж чадаагүй. Би энэ хуулийг бүрэн гүйцэлдүүлэх гэж ирсэн юм. Харин үүний дараа авралт хүрэх энэ арга зам нь хүчингүй болох юм. Харин энэ хуулийн дах эзний тогтоолууд
хүчнтэй хിവэрэ зөвхөн арга зам нь л өөрчлөгдөнө. Энэ нь хинч Мосесийн хуулиар авралыг олохгүй харин та нар эзэн Есүс Христ аврагч мөнхийн амьд хүргэх царийн ганц зам юм гэж итгэвэл аврагдана гэсэн үг юм гэдэг. Матай номын 5 дугаар бүлэг эшлэл 11. Есүс түмэн олныг хараад уулууд гарan суухад шавнар нь түүн дээр ирлээ. Тэр амнэн тэдэнд сургамжилж эхэллээ. Тэр хэлэхдээ та нар Тэнгэрийн хаанчлал гэж юу гэдгийг мэдхийг хүсэж байна уу гэдэг. Тэгээд сүнсэндээ ядуус өрөөл туяа Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Энд тэр мөнхгүй болохоор ядуу хүмүүсийг хэлээгүй. Мөнхгүй ядуурл дунд амьдардаг хүмүүс дунд ч бас муухай санаатай нүгэлтнүүд, хүчин үйлдэгч, алуурчин, хулгайч гэх мэт нүгэлтэй зүйлсийг хийгчд бий. Ялгаагүй баян хүмүүсийн дунд ч бас тийм хүмүүс бий. Би маш олон нүгэл дунд амьдардаг баян хүмүүсийг танина. Би ядуу бараг гудамжинд амьдардаг хүнсээ авах хувцас авахч мөнхгүй ядуу нэг өсөндөө материалын зүйлээр ядуу хэрнээ маш их нүгэл үлддэг хүмүүсийг ч мэднэ. Тийм учраас эдгээр ерөөлтэй биш юм. Тэр энд сүнсэнтэй ядуус ерөөлтэй гэхдээ даруу зүрхтэй, даруу дүлгэн хүнийг хэлсэн юм. Тэд бардан биш, ихэмсэг биш, өөрийгөө бусдаас дээгүр гэж боддоггүй, бусдаас ихийг мэддэг гэж боддоггүй, өөрийнхөө цол хэрэгэм, боловсролдон эрдэн их мэдгч царай гаргадаггүй үгүй юм. Сүнсэндээ ядуу нэг нь инэрэнгүй Бурхны үгийг дагдаг, Бурхан бий гэдэгт итгэдэг, Бурханд залбирч түүнийг бүхний түрүүнд тавьж түүний тааллыг биелүүлэх ёстойг, нэрийг нь магтан дуудах ёстойг мэддэг нэгэн юм. Энэ бүхнийг мэддэг тийм хүнийг сүнсэндээ даруу хүмүүс гэдэг. Тэднийг даруухан зүрхтэй хүмүүс гэдэг. Бурхан хэлэхдээ ерөөлтэйе гэсэн байна. Нэг ясандаа сүнсэндээ ядуунд ерөөлтэйе гэдэг. Ерөөлтэйе гэдэг нь ямар утгатай вэ? Ерөөлтэйе гэдэг нь ямар нэг сайхан зүйлийг хүлээн авахыг хэлдэг. Сайн зүйлийг хийхийг, өглөг хүлээн авахыг хэлдэг. Тэгэхээр Бурхан юу хийдэг байх вэ? Бурхан энэ хүнд ивэлүүдийг өгч эхэлдэг байна. Зүрхэндээ даруу хүмүүс нь эсвэл сүнсэндээ ядуу хүмүүс нь Бурханы үгийг хүлээн авсан хүмүүс юм. Тэд түүний үгийг даган түүнд магтаалыг өргөдөг. Ингээд Бурхан тэдэнд ивэлэн хайрлаж эхэлдэг. Тэр тэдэнд баяр баясгалан амар амгалан өгч тэдэнд шин замыг нээн, тэдэнд ажил, орон байр өгөх гэх мэт тэднийг амьдралдаа маш олон зүйлд баярлахыг зөвшөөрдөг. Тэр тэдэнд эрүүл мэндийг өгч тэдний гуйлтыг сонсдог, эдгээр нь Бурханы давуу эрхийг эдэлдэг. Энэ бүхэн нь ерөөлтэйе гэсэн утгатай юм. Ерөөлтэйе гэдэг нь сайхан зүйлийг хүлээн авахыг хэлэх юм. Зарим хүмүүс тэр засгийн газрын үед би өөрийн эрүүл мэндтэй холбоотойгоор хооллолтойгоо холбогдуулсан маш олон сайхан зүйлийг хүлээн авсан ч гэх юм уу, би өөрийн юм тариагаа үнгүй авдаг гэх мэт ярьдаг. Нэг өсөндөө тэр 5 эсвэл 6 төрлийн сайхан зүйлийг хүлээн авлаа гэх нь би. Гэвч энэ нь зөвхөн улсын мэдэмжлэг юм. Яг л үүнийг энд хэлээд байна. Энд бид энэ сайхан зүйлийг Бурханаас хүлээн авах юм. Энэ хүн нь эзнээс шууд л энэ зүйлсийг хүлээн авах юм. Тиймээс бид нар сүнсэндээ ядуус ерөөлтэйе гэж бараг хэлэхгүйгээр харин сүнсэндээ ядуу нэг нь даруухан зүрхтэй нэг нь Бурханыг хайрладаг нэг нь эзнээс маш олон сайхан зүйлсийг хүлээн авах болно гэж хэлж бас болох юм. Энэ нь амьдралд ч тэр бас мөнхийн амьдралд ч тэр юм. Эзэнд алдагна. Ингээд бид нар ерөөлтэйе гэсэн үг ямар утгатай болохыг мэдэж авлаа. Мөн сүнсэндээ ядуу гэдэг нь ямар утгатайг мэдэж авлаа. Эдгээр нь Тэнгэрийн хаанчлалыг болно. Энэ нь ямар гайхалтай сайхан зүйл вэ? Энэ олон сайхан эзний өглөг дунд мөн Тэнгэрийн хаанчлалд хамаарах тэр эрх нь бас багтах юм. Магадгүй ханхууч юм уу гүнж болоод. Ямар гайхалтай ивэл билээ. Энэ хүн Тэнгэрийн хаанчлалд хамаарч байгаа нь.
Үүний зэрэгцээ бид энд Бурхны тогтоолуудыг бас уншиж байна. Бид энд Тэнгэрийн хаанчлал гэдэг нь ямар утгатай вэ гэдгийг мэдэж авахаас гадна эзэн Есүс Христийн бидэнд өгсөн тогтоолуудыг бас мэдэж авч байна. Хэрэг бид энэ түүний тогтоолуудыг Бурхны Мосест өгсөн тогтоолуудтай харьцуулах юм бол энэ нь нэг ижил зүйл юм. Энд өөрчлөгдсөн зүйл гэж байхгүй. Ингээд Ишлэл 41-т гашуудагсад ерөөлтэй бид тайвшрал авах болно гэсэн байна. Гэхдээ итгэлийн аханд үлсээ бидний энд байнга уйлахыг хэлж байгаа юм биш шүү. Би маш их олон уйланхаа хүмүүсийг мэднэ. Тэд юм болгон дээр уйлж байдаг. Юм л олон нулимс унгаж байдаг. Зарим хүмүүс сүгдэж суугаа залбирахтаа уйлаад л байдаг. Тэгээд Бурханд залбирах болгондоо түүнээс хөшөөл ирж би муу зүйл хийсэн, би нүгэлтэй хүн гэд уйлаад байдаг. Өдөр бүр нэг л байдлаараа. Гэтэл уйлж байгаач гэмээ хүлээхгүй бол энэ нь ямар хэрэгтэй юм бэ? Өдөр бүр нүгэл дунд амьдарч байгаа болохоор уйлж байгаач Бурхан үүнийг энд хэлээгүй юм. Гашуудагсад ерөөлтэй юм. Тэд тайвшрал авах болно гэдэг нь ерөөлтэй хүмүүс Бурханаас сайхан зүйлийг хүлээн авдаг. Энэ өглөгт нь Бурханы тайлгарл бас багтдаг. Хэрв энэ хүн зовлон үүрч байвал магадгүй энэ хүн өөр хүнд санаа нь зовсон байж болно. Жишээ нь манай гэр бүлийн хэн нэг гишүүн ч юм уу, дотны хэн нэгэн маань идэх хоолгүй эсвэл осолд орсон ч байх юм уу, дотны нэгнээ алдсан байвал би мэдээж тэр хүмүүсийн төлөө бас шаналж тэр хүмүүстэй хамт уйлна. Яагаад гэвэл би тэр хүмүүсийг мэдэрч байгааг бас мэдэрч байгаа болохоор. Учир нь би тэдэнд хайртай болохоор. Энэ нь бидний доторх энэрэнгүй сэтгэл юм. Учир нь бид бусад хүмүүсийн төлөө шаналж байна. Үүнийг Бурхан хүсдэг. Тэр биднийг биеэн бодсон байгаасаа гэж хүсдэггүй. Бид нар ийм байж болохгүй. Бид баяр баясгалан зөвхөн минийх, бүгд минийх. Бусад хүмүүс юу тохиох нь надад хамаагүй гэсэн үзэлтэй байж болохгүй юм. Тэр хэлэгтэн гашуудагсад ерөөлтэй бид тайвшрал авах болно гэсэн. Хизээ нэгэн цагт бидний амьдралд тохиох хүнд хэцүү цагийг бид ч бас туулж ийм зовлон бид ч бас даван туулах хэрэгтэй болдог. Хэрэг би бас бусад хүмүүсийн төлөө тэдэнд тохиолдсон зовлон асуудалд нь санаа зовж байвал бид хамтдаа Бурханд хандан залбирах болно. Магадгүй энэ зовлон энэ асуудал маш том байвал жишээ нь байгалийн сүрэл ч юм уу тохиолсон бол бид ч бас уйлан Бурханд хандан гуйх болно. Энэ мөчид Бурхан биднийг тайлгаруулахаар ирэх юм. Яагад гэвэл энэ хүний сэтгэл нь зөв учраас энэ хүн хөшөө ойрт орчмынхон хүнийг хайрлаж байгаа учраас Бурханы зүйлсийг хайрладаг учраас Бурханд итгэж биднийг тайлгаруулагч би гэдгийг мэддэг учраас тэр бидэнд тайлгарлыг өгдөг. Энэ нь түүнээс ирэх сайхан зүйлс бас хамаарх юм. Тийм учраас энд гашуудагсад ерөөлтэй тэд тайвшрал авах болно гэж хэлсэн байна. Бурханаас бид маш олон сайхан зүйлсийг хүлээн авах бөгөөд үүний дунд тайлгарл бас багтах юм. Тэр бидэнд тайвшралыг өгөх болно. Ишлэл 5 дөлгөөн чүүл ерөөлтэй. Энэ дөлгөөн чүүл нь Бурханы өглөгөөс хүртэн гэж бид бас хэлж болох юм. Учир нь тэд дэлхийг өглөх болно. Тэд газар дэлхийг өглөх болно гэсэн байна. Газар дэлхий гэж юу хэлээд байна? Дөлгөөнчүүл гэж хэн бэ? Энэ нь юу гэсэн үг вэ? Эдгээр нь эзний тогтоолууд юм. Эзэн энд өөрийнхөө тогтоолуудыг зүгээр л нэг жагсааж хэлээд хүний ам бүү хөнөө хулгай бүү хий гэж хэлээгүй. Тэр үүнийгээ маш сайхан дөлгөөн байдлаар хэлж байна. Тэр энэ нь хүмүүсийн зүрхэнд хүрээсээ тэгээд тэд нар Бурхан руу эргээсэй гэж хүссэн юм. Тиймээс тэр зүгээр нэг бардан зам, ихэмсэг зам байдлаа хай гэж хэлээгүй. Тэр хөшөө хайрал тэдэнтэй хамт уйл, тэдний зовлонгоос хамт үүрэлцгэх ч юм уу, эсвэл зарим нэгэнтэн дөлгөөн бай, гаруу бай. Хэн нэг төрөнгийн зантай хүмүүсийн үгэнд бүү амт. Бардам зам, ихэмсэг байдал, их зандаа бүү хөтлөгд гэж тэр хэлж байна. Тиймээс тэр дөлгөөнчүүд ерөөлтэй учир нь тэд дэлхийг өглөх болно гэсэн юм. Энэ бол эзнээс ирэх олон өглгүүдийн нэг юм. Тэд эзний тайвшрал, Тэнгэрийн хаанчлалд хамаарах эрх мэдлийг хүлээн авахаас гадна дэлхийг өглөх болно. Энэ бүхэн нь бүгд эзний өглөг юм. Дэлхийг эзэгнэх болно гэдэг нь мөнхийн амийг хүртхийг хэлж байна. Үхлийн дараа энэ тэнгэрт хүрч
мөнхийн амийг өглөж Бурханаас энэ бүхний хүртэх нь Бурханы дүлгөөнчүүдэд өгөх шинэ дэлхий юм. Гэвч үүний тулд энэ хүн сүнснээр ядуу хөршинхөө зовлонгоос үүрэлцдэг даруй дүлгөөн байх гэд энэ бүх тогтоолуудыг тэр биелүүлэх ёстой юм. Хүн нэг бүр энэ тогтоолуудыг биелүүлэх ёстой ийм зан чанартай байх ёстой. Эрэгтэй ч эмэгтэй ч энэ бүхнийг биелүүлэх ёстой. Бид үүгээр би зөвхөн дүлгөөн харин тэр сүнсээрээ ядуу нөгөө хүн нь бусдын төлөө санаа тавьдаг гэж шилж болохгүй юм. Бидний хүн нэг бүр энэ тогтоолуудыг биелүүлэх ёстой. Эзэн Есүс Христ хүмүүст ойлгуулахын тулд үүнийг ийм байдлаар хэлсэн. Тиймээс тэр үүнийг нэг бүрчлэн тайлбарсан юм. Тийм болохоор энд нэг хүн мөнхийн амийг хүртэхийн тулд энэ бүх зан чанарын зөвхөн нэгийг л биелүүлж байхад болох юм шиг харагдаж магадгүй юм. Тийм биш юм. Бид энэ бүх зан чанарыг эзэмших ёстой, биелүүлэх ёстой. Эзэн энд хүүхдүүдэд сургаж байгаа юм. Мэдээж эдгээр нь бүгд насанд хүрсэн хүмүүс байсан, харин тэдний ухаан санаа нь хүүхдүүдийнх байсан юм. Тийм учраас тэр ийм гайхалтай дүлгөөн байдлаар ярьсан байна. Учир нь тэр тэднийг сайн ойлгосоо гэж хүссэн. Үүнийг хүн бүр Бурханы өмнө биелүүлэх ёстой, эсвэл ийм болгож өөрсдөө өөрчлөх ёстой. Бид нар энд дүлгөөн, инэрэнгүй даруй хийгээд ихэмсэг зангүй, бардан биш, их заангүй, хэнийг ч дор үзэж дээрлэгдгүй тийм хүний талаар ярьж байна. Энэ хүн Бурханд итгэлтэй юмыг байгаар нь хүлээн авдаг, тэгхтээ дүлгөөн, бодолтой, эргцүүлэн боддог, юмд төвчээртэй ханддаг. Өөр хэлэндээ автдаггүй ийм хүн юм. Ийм зан чанарыг агуулсан хүнийг дүлгөөн хүн гэдэг. Библиэд хэлэхдээ Мосес маш дүлгөөн хүн байсан гэдэг. Энэ нь маш гайхалтай зан чанар юм. Бид нар бүгдээрээ ийм зан чанарыг эзэмших хэрэгтэй. Ингэснээр бид Бурханыг баярлуулах юм. Бидээж бидний орчин тойрны хүмүүс ч бас энэ нь таалагдана. Ингээд ишлэл 6-д хэлэхдээ зөвхт байдлын төлөө өсөж цангагсад хөрөөлтэй юм. Зөвхт байдлын төлөө болохоос хоол ундтай энэ нь ямар ч хамаагүй юм. Энэ нь зөвхт байж нүгэл үлдэхгүй байхыг хэлж байна. Эдгээр нүгэлд унахгүй төлөө өсөж цангагсад юм. Зөвхт биш байдал гэж үгүй. Хүний айн хороо хулгай хийх, хүчирхийлэл үйлдэх, хүн хулгайлах, гүтгэх, хүмүүст атаархах, харамч байх, гомхой зантай байх гэх мэтчлэн юм. Эдгээр нь зөвхт биш байдал юм. Шударга биш зан юм. Зөвхт байхын тулд нүгэлд тооцогдох бүх зүйлээс ангид байх ёстой. Уур хилэн, өшөө авалт, атаа житүүгээд энэ бүхнийг бид орхих ёстой. Ингэжл би зөвхт байдлын төлөө өсөж цангад гэж хэлж чадах юм. Би нүгэл үйлддэггүй, муу зүйл хийдэггүй, буруу зүйл хийдэггүй, зөвчхон байхыг хүсэж байна гэдэг нь зөвхт байдлын төлөө өсөж цангадах хүн байна гэсэн үг. Би Бурханы өмнө зөвчхон байна гэсэн үг юм. Ингээд тэдний шагналын үйлээ бид садгагдах болно. Нэг ёсондоо бид Бурханы өвөлгөөр сүнслэг бэлэг авьяасаар үлгэрт жишээч байдлаар сайн зан чанараар сатгалдах юм. Тэд энэ бүх үнэт чанарыг эзэмшсэн байх юм. Өнөө үед мөн үнэт чанарын тухай их ярьдаг. Хүмүүс үнэт чанартай, сайн зантай, сүнслэг байдлаараа үлгэр жишээж байна. Энэ хүмүүс сатгалдах болно. Яагаад гэвэл тэд нүглээсээ салсан учраас. Тиймээс Бурхан тэр хүн бүр илүү сайн чанарыг өгдөг. Тэр тухайн хүн бүр ихийг өгдөг. Ингэснээр тэр хүнийг ямар ч алдаа дутагдaltaгүй байлгахын тулд юм. Бурханд алдарнаг. Бидний хүн нэг бүр үүнд хүрэх ёстой. Бидний хүн нэг бүр энд бичигдсэн бүх зүйлд хүрэх ёстой. Тэр энд өрөөгдсөн зан чанарын тухай ярьж байна. Эдгээр нь мөн бидний Бурханаас хүлээн авах сайхан зүйлс юм. Яагаад гэвэл бид сайныг үйлддэг болохоор, яагаад гэвэл бид сайныг нь үйлддэг хүмүүс болохоор. Ингээд ишлэл 7-д инэрэнгүй чүл өрөөлтэй юм. Бид өршөөл инэрлийг хүртэх болно гэсэн байна. Хэрвээ бид ойр орчмынхаа хүмүүст инэрэнгүй ханддаг бол Бурхан бидэнд ч бас инэрэнгүй хандах юм. Ингэснээр бидний амьдралд Бурханы өглөг, түүний ивэл, түүний өршөөлөөр дүүрэн байх юм. Түүний нэгүсэл, түүний инэрэл, түүний хайр, хоол хүнс, хувцасгүй нар, ажлын байр, орон байр, баяр баясгалан, амар тайван, эрүүл мэнд энэ бүхэн бидэнд хизээж
дутагдахгүй юм. Бурхан бидэнд бүгдийг өгнө. Учир нь энэ нь Бурханы бидэнд үзүүлэх нэгүсэл юм. Гэвч үүнд хүрэхийн тулд би ойрхон хүмүүст энэрэнгүй сэтгэлээр хандах ёстой. Хэрэг би дутах юмгүй хангалуун задгалан байгаад харин хоолгүй өлсгөлэн байгаа өөр нэгнийг харуул би түүнд өөрийнхөөсөө өгөх хэрэгтэй. Миний зүрх өвднөөдөө энэ хоолгүй байгаа хүнийг хараад эсвэл түүний гэр бүлийнх нь хоол ундгүй байгааг хараад тэгээд би ямар нэг зүйл хийх ёстой. Эсвэл бусад хүмүүсийг уриалж хамтдаа юм хураагаад бүгдээрээ энэ хүмүүс тусалцгаая. Энэ хүнд цагийг туулж байна гэж хэлэх ёстой. Нэгсэндээ би энэ хүмүүст өгөх ёстой. Ихтэй мэдээж би энэ хүмүүс Бурханы замыг зааж өгөх хэрэгтэй. Тэдэнд та Бурханд итгэдэггүй, Бурханыг хай. Та амьдралаа хар, яагаад ядуу байгаагаа хар. Яагаад танд хэрэгтэй зүйлс чинь дутуу байгааг бодож үзсэн үү? Магадгүй таны зүрхэнд Бурхан дутсан байж болно. Магадгүй та муу зүйл үлдсэн байж болно. Тийм болохоор би танд хоёр төрлийн тэжээл өгье. Материаллык тэжээл, мөн сүнслэг тэжээл. Гэх мэтчлэн би тэр хүнд зөв шударга амьдрахыг зааж өгнө. Ингэж тэр хүн бас Бурханы ивэлийг хүртэх боломжтой болох юм. Хэрвээ би хэн нэг нь хомс дарчиг байгааг харах юм бол энэрэнгүй байх хэрэгтэй, төвчээртэй байх хэрэгтэй, загнаж зандрах гэхгүй зарим зүйлийг тоохгүй өнгөрөөдөг байх хэрэгтэй. Хэрвээ тэр хүн нь алдаа дутагдaltaй ч юм уу, өвчтэй, муу ёрийн сүнсэнд эзэмдүүлсэн бол би энэ хүний эсрэг байх албагүй юм. Энэ хүнийг албаар гомдоох ч юм уу, түүнд хор учруулж болохгүй. Харин ч эсрэгээрээ би энэ хүмүүст туслаж оролдох хэрэгтэй юм. Энэ хүний төлөө би юу хийж чадах вэ гэж харах хэрэгтэй. Зовж байгаа, асуудалтай байгаа ийм хүмүүсийг бид анхаарах ёстой. Тэдэнд туслахыг оролдох хэрэгтэй. Яагаад гэвэл би энэрэнгүй болохоор би энэрэнгүй бол ийм хүмүүс бас энэрэнгүй байх хэрэгтэй. Нэг л өдөр Бурхан надад яаж хандах вэ? Тэр ч бас надад нэгүүлсэнгүй хандна. Бурханд алдарнаа. Ингээд тэр ишлэл 8-д зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэйе. Бид Бурханыг харах болно гэсэн маань. Энэрэнгүй занг авч зөв байдлаар цадгагдаад таавшрлыг хүлээн авч дэлхийг өглөж Тэнгэрийн хаанчлалыг өглөж Тэнгэрийн хаанчлалд хамаарах эрх авахаасаа гадна зүрхэндээ цэвэр ариун байгсад нь Бурханыг харах болно. Өнөөдөр бид түүнийг махан биеийн нүдээр хардаггүй. Харин түүнийг зүрхэндээ мэдэрдэг. Бидний сүнс, бидний зүрх Бурханыг хардаг байж магадгүй, харин бидний мах бод үгүй юм. Гэвч бид Бурханыг мэдэрдэг. Тэрийн хэлэхдээ нэг л өдөр бид түүнийг харах болно гэсэн байна. Яагаад гэвэл энэ хүн ариун зүрхтэй учраас. Учир нь ариун зүрхтэй хүн энэрэнгүй зөвхт Бурханаар цадгагдсан түүний тайлбарлыг авсан байдаг. Энэ бүх зан чанарыг агуулсан хүн зүрхэндээ ариун байдаг гэсэн байна. Гэвч зүрхэндээ ариун гэдэг нь юу гэсэн үг вэ? Зүрхэн дотор бодлууд байдаг. Хүмүүс хэлэхдээ бодол санаанууд толгойд байдгаа гэдэг. Гэрэн ч үнэн. Бодол санаанууд бидний тархинд, бидний оюун ухаанд байдаг. Гэвч тэр бодлууд ханаас үүдэлтэй вэ? Тэд зүрхнээс гардаг юм. Зүрхнээс бүх зүйл гардаг. Бодлууд ч бас. Энэ дээр тархиндаа бид бодлуудаа боловсруулдаг. Хэдийгээр зарим бодол зүрхэнд боловсрсон гарч ирдэг ч гэсэн зарим хүмүүс зүрхэндээ муу мухайг тээж байдаг. Тэгээд энэ муу санаа нь зүрхнээсээ гарч оюун ухаанд орохдоо биелэгдэхэд бэлэн болчихсон байдаг. Заримдаа зарим зүйлийг бид зөвхөн бодолтой л боловсруулдаг. Тэгээд бид үгүй би үнийг хийхгүй, энэ Бурханд таалагдахгүй юм байна гэх юм уу? Эсвэл тийм ээ би Бурханыг баярлуулахын тулд үнийг хийх болно гэж хэлэх нь би. Тархиндаа би зүрхнээсээ гарсан зүйлийг боловсруулдаг. Тэгээд үнийг би хийн, Бурханд үүнд баярлна. Эсвэл үгүй би үнийг чимээгүй бай, үнийг хэлэхгүй бай, үгүй бол Бурханд энэ нь таалагдахгүй юм байна. Үгүй би хүмүүсийн сүнслэг амьдралд хор учруулах юм байна. Тиймээс чимээгүй байсан дээр юм ямар нэг үйлдэл гаргахгүй бай. Би зүрхнээсээ гарсан зүйлийг хийж хүмүүсийг баярлуулахын оронд Бурханыг баярлуулахыг хүсэж байна гэх мэтлэн хэлдэг. Гэвч үүнийг хүмүүр хийдэггүй. Олон хүмүүс зүрхнээс нь гарсан бодол оюун ухаанд нь оронгууд шууд түүнийг үлддэг. Муу зүйлийг хийдэг. Харин энэ бодлууд нь зүрхнээс гарсан юм. Муу санаа, садар самуун, завхаарал, хүн хулгайлах, хүчирхийлэл, үйлдэх зэрэг нь бүгд зүрхнээс гардаг. Харин
Бурхны хүүхэд нь зүрхэндээ хайр, чигч байдал, зөвч байдал, хүндлэл, шударгазан, алдаа мадаггүй байдал, шудраг байдлыг тээдэг. Энэ бүхэн нь ариун зүрхнээс гардаг. Сайн үйлсийг гүйцэлдүүлэх, хүмүүсийг хайрлах, хүмүүстэй чин сэтгэлээс ханддаг хоёр нүүр гаргадаггүй гэд энэ бүхэн нь зүрхэндээ ариун гэсэн үг юм. Тэр хэлэхдээ зүрхэндээ цэвэр ариун байгсад юрөөлтэй юм. Тэд Бурхныг харах болно гэсэн. Зөвхөн энэ ч биш. Бас ишлэл 7, 6, 5, 4, 3 гэд энд дурдсан бүхнийг бид илүүлэх ёстой. Ингэж бид бүрэн бүтэн болох юм. Нэг ёсондоо төгс болох юм. Ишлэл 9-т хэлэхдээ амар тайвныг тогтоогсод юрөөлтэй юм. Тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэж. Бурхныг харах хүн бүр Бурхны хүүхдүүд юм. Бурхны хүүхдүүд нь зүрхэндээ ариун юм. Бурханд алдарна. Бид энд эзний өгсөн гайхалтай тогтоолуудыг харж байна. Тэр хүмүүст хэлэхдээ сонсцгоо. Энэ бол Тэнгэрийн хаанчлал юм. Та нар энэ хаанчлалд хамаарахын тулд ямар дүрмийг сахих ёстойгоо харж байна уу? Тэнгэрийн хаанчлал дүрм журм бий, тогтоолууд бий, тийм ээ? Та нар энэ тогтоолуудыг харцгаа гэж байна. Амар тайвныг тогтоогсод гэдэг нь жишээлбэл тэд галт тос нэмдэггүй. Тэд шүүмжлэх, гомдлох, үглэх, бусдын тухай муу ярьж бүтгэх, муугаар бодох, үүнийг бусад хүмүүст дамжуулах, муу ярьснаар хүмүүсийн хооронд бас хаях, магадгүй нөгөө хүн маань буруугүй байхад би илүү зүйл ярьснаар түүний зүрхэнд зөрчил үүсгэж, үүнээс нь үзэн ядалт өш хонзон гэд маш олон зүйлийн үрийг тарих гэд ийм зүйлийг хийдэггүй. Үгүй юм. Бид амар тайвныг тогтоогсод байх ёстой. Бид галыг өдөөхийн оронд унтраах ёстой. Тайван байж бусдын үдэлтэнд авталгүй, өөр хилэнгүй, тайван тунгаан бодсон, хөнгөн бодлогогүй хийх зүйлээс минь болж асуудал үүсэхгүй гэж боддог ийм байх хэрэгтэй. Ийм хүмүүс нь амар тайвныг тогтоогсод юм. Энэ үүнээс ч олон зүйл бий. Тэр хэлэхдээ амар тайвныг тогтоогсод юрөөлтэй тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэсэн байна. Тэд амар тайвныг авчирдаг, нүгэлүүлдэггүй. Энийг ч тэрийг ч гэдэггүй. Бид чиний хүмүүсийн талаар ингэж бодох чинь буруу болгоомжтой бай гэж хэлдэг байх ёстой. Ишлэл 10. Зөв байдлын төлөө хавчигсад юрөөлтэй юм. Тэр зөв байдлын төлөө хавчигдагсад юрөөлтэй гэд Тэнгэрийн хаанчлал тэднийх юм гэсэн байна. Энд эзэн бид нар зарим хүмүүсээс хавчигдаж үзэн ядагдах болно гэж хэлж байна. Энэ нь зарим хүмүүс биднийг түүний евангелийг, түүний үгийг, түүний замыг заадаг болохоор биднийг үзэн ядах болохыг хэлж байгаа юм. Үүнийг бид нар дэвчих ёстой, давж гарах ёстой. Энэ хавчлагыг дэвчих ёстой. Харин бид үүний улмаас Бурхны замаас олдож болохгүй юм. Учир нь бид Бурхныг танин мэдсэн, түүнтэй хамт байх нь үнээс хэд дахин сайхныг мэдэх билээ. Ишлэл 11 надаас болж та нарыг хүмүүст оромжилж хавчиж та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад та нар юрөөлтэй. Иймэрхүү зүйл тохиолддог. Нэгэн сумд явж Библийг уншдгаас болоод зарим нь уурлаж гэр бүлд хагарал гардаг. Ингэж тэднийг ёсонтой дайснууд болцгоодог. Зарим нь өв залгамжлал эрхийг нь хасч гэр бүлийн холбоогоо тасалдаг. Эсвэл үг солихоон байлдаг. Гэвч эзэн надаас болж та нарыг хүмүүст оромжилж хавчиж үзэн ядаж өвөөс чинь хасч чамайг дэмчгэн болж чиний тухай муу ярьж чамайг галзуу гэж нэрлэж чиний талаар бодол ярихад чи санаа зовох хэрэггүй. Учир нь чи Тэнгэрийн хаанчлалыг өвлөх болно гэж байна. Яагаад гэвэл чи энэ бүхний дэвчиж гарсан учраас. Тэр хэлэхдээ бат итгэлтэй бай, үргэлжлүүл. Төгс байдалд хүрэхийг хичээ, тэгвэл чи Тэнгэрийн хаанчлалд орох болно гэсэн байна. Бидний эзэн Есүс Христийн энэ Тэнгэрийн хаанчлал. Бид энэ хаанчлал 2000 жилийн өмнөөс оршин байгааг мэдэх билээ. Тэр цаг үеэс хойш эзэн энэ Тэнгэрийн хаанчлалаа захирч байгаа. Энэ нь яг одоо оршин буй. Бид үүнд нь өнөөдөр баярлж байгаа билээ. Эзэнд алдарнаа. Тийм учраас би бүх хүнийг энэ Тэнгэрийн хаанчлалд баяр хөөргийг олоосаа гэсэндээ тэднийг үргэлж үүнд уурдаг. Ингээд ишлэл 12 тэр хэлэхдээ Тэнгэр дэх шагналчин агуу учир баярлцгаа, мөн хөөрөн баясцгаа. Учир нь та нараас өмнө
байсан иш үзүүлэгчдийг тэд инхүү хавчсан юм гэсэн байна. Тэр хэлэхтэн хавчлагаас болж санаагаа бүү зовоо. Эсвэл танай гэрийнхэн чинь та нарыг шүүмжилж, үл таамсарлаж байгаа бол санаагаа бас бүү зовоо. Хилээж гэсэн үргэлжлүүл, Бурхныг үргэлжлүүлэн хай. Бурхантай байх нь бидэнд хамаагүй дээр юм. Бурхантай хамт бид амжилтыг олох болно. Бидэнд утах юм юу ч байхгүй байна гэж байна. Энэ бол Тэнгэрийн хаанчлал юм. Миний бодлоор тэр үед эзэн Есүс Христ өөрийн номлыг дуусгахад түүнийг ойлгосон хүмүүс одоо бид нар Тэнгэрийн хаанчлал гэж юу болохыг мэдэж авлаа эзэн минь. Тийм ээ, Тэнгэрийн хаанчлал гэдэг нь хүн бүрийн дагах ёстой тогтоол дүрм журмын жагсаалт юм байна. Гэхдээ эдгээр нь Мосесын хуультай маш ижил юм байна гэж хэлсэн байх. Тэгэхэд нь эзэн тийм ээ, эдгээр нь Бурхны Мосес тогсон хуультай ижил юм. Үүнийг гүйцэлдүүл. Ялгаа нь тэр үед та нарт туслах хинч байгаагүй, харин одоо би та нартай үргэлж хамт байх юм. Би та нарт өөрийн сүнсийг илгээх бөгөөд тэр та нартай газар дээр байж Тэнгэрийн хаанчлалын тогтоолыг биелүүлэхэд тэр та нарт туслах болно. Энэ тогтоолууд нь Мосесын хуулийн дах тогтоолуудтай ижил юм. Тэдгээрийн хооронд ялгаа байхгүй. Ариун сүнс та нарын хүн нэг бүртээ байж та нарын өөрчлөлтөнд чинь туслах болно. Ингэснээр та нарын зүрх хувирах юм. Мөн та нар Бурхны өмнө ариун бөгөөд төгс хүн болох юм гэж эзэн хэлсэн байна. Яг энэ л юм. Тийм учраас бид өнөөдөр энд байж Бурхны хаанчлалын талаар номлож байна. Евангелийг унших нь үнэхээр гайхалтай. Хэрэв бид Тэнгэрийн хаанчлалтай холбогдуулан үүнийг харах юм бол энэ нь маш гайхалтай хаанчлал болохыг харах юм. Мөн бидэнд Бурхан бидний хүн нэг бүр тогтоол нэг бүрийг биелүүлэх хэрэгтэй. Бидний хүн нэг бүр Бурханд үйлчлэх чадахын тулд энэ зан чанаруудыг эзэмшиж түүнийг баярлуулах хэрэгтэй. Ингэвэл Бурхан бас бидний гуйлтыг сонсох юм. Хэрэв бид нар Тэнгэрийн хаанчлалын энэ тогтоолуудыг биелүүлэх аваас тэр бидний хүн нэг бүрийг сонсох болно. Бидний эзэн Есүс Христийн төгс төгөлдөр Евангели нь ариун Евангелийн сургаал нь бид нүгэл үйлдэлгэн болж эзэн Есүс Христ Бурхан юм. Тэр бол мөнхийн амьд хүргэх цорын ганц зам юм гэдэгт итгэж нүглээсээ салан мөн ариун сүнсийг хүлээн авч сүнслэг авьяасаар сумд үйлчлэх нь юм. Ингэвэл Бурхан бидэнд туслан тэр биднийг нүглээс ариусгах болно. Тэр бидний нүгэлд хөтлөгддөг энэ мах бодыг ариусгах болно. Энэ бол Тэнгэрийн хаанчлал юм. Ингээд бүгдээрээ эзэндээ талархаад түн залбирцгаая. Залбирлын дараа бүгдээрээ хоор дуу 12-ыг дуулах болно. Энэ дууны нэр нь эзний баяр баясгалан. Ингээд бүхэндээ залбирч түүнд талархацгаая. Тэнгэрлэг эцэг минь, төгс хүчит Бурхан минь, бид таньдаа талархлыг өргөмөр байна. Учир нь өнөөдөр бид Тэнгэрийн хаанчлалын тухай илүү их мэдэж авлаа. Таны хаанчлалын талаар Есүс Христ бидний аав танд завчирсан хаанчлалын талаар бид сурлаа. Хаавал бидний найз, бидний хорогдох газар. Та үргэлж бидний дэргэд байдаг. Таны дотор бид нүмер нөгөлөг олдог. Та биднийг халуунаас халахалж бидэнд оргинох байр өгдөг. Та бидэнд тусалж биднийг урагш хөтөлдөг. Биднийг хамгаалдаг. Өдөр бүр та бидний залбирлыг сонсож бидэнд хариултыг нь өгдөг. Та бидний гуйлтанд хариулдаг. Миний эзэн, та бидэнд бас гайхалтай сайхан амлалтуудыг өгч бидэнд олон сүнслэг болоод материалын зүйлсийг амладаг. Үүнийг ч та биелүүлдэг. Учир нь таны амлалтууд үнэн бөгөөд хувирш бий. Таны үг мөнхийн билээ. Тань талархъя эзэн. Таныг таних мэдхийг зөвшөөрсөнд бидэнд өгсөн таны тогтоолуудад баярлалаа. Гайхамшиг тань. Та бидэнд энэ тогтоолуудаа бүгдийг нь тайлбарлаж өгсөн нь билээ. Урдын цагт хүмүүст тогтоолуудыг ийм байдлаар тайлбарлаж өгөөгүй. Ийм энгийн ойлгомжтойгоор. Харин өнөөдөр эзэн бид таны ариун сүнсний оршихуйд баярлаж байна. Тэр бидэнд зааж бидэнтэй хамт байж бидэнд сургаж, биднийг удирдах, биднийг чиглүүлж байна. Тэр бидэнд зөвлөж, бидэнд тайлбарлыг өгдөг. Тэр бидэнд гайхалтай амлалтуудыг өгдөг. Тийм учраас бидний санаа зовхгүй юм. Учир нь би тантай хамт үлээ. Та биднийг өөрийн гараараа, өөрийн хүчит гараараа удирдах, чиглүүлж байдаг. Эзэн бид танд талархаж байна.
Бид таны хайртгүй Назаретийн Есүс Христ нэрээр талархаж байна. Түүний нэрээр бид таныг магтаж байна. Би танаас гуй та өвчтэй байгаа хүн бүрийн дээгүүр гараан сунгааж ямар ч өвчтэй байсан хамаагүй тэр цаг үед үйлдсэн шиг тэгэхэд та маш олон гайхамшгуудыг тэмдгүүдийг үйлдсэн. Та өвчтэй байсан хүн бүрийн дээгүүр мөн чөтгөрийн муу ерөн сүнсний элэг идшидийн хараад чөтгөрийн хараалдор шаналгчдыг дээгүүр та гараан сунгасан. Та энэ шаналгчдын дээгүүрч бас гараан сунгааж тэднийг ариусгаж тэднийг ивээгэж эдгээгэж үзэн биеийн өвчнөөс нь салгааж идэвхтэй өвчнөөс нь салгааж энэ бүхнийг аваач эзэн гамшиг бүрийг өвчин бүрийг муу бүхнийг аваач гараан сунгааж эзэн маш олон итгэлийн ахын дүүс маш олон хүмүүс эмнэлэгчдэр гэртeenч тэр өвчнөд шаналж байна. Тэдний залбирлыг та сонсоож өчигн тэд тань руу хандан гуйж байна. Таларлал нь танд үдэн миний эзэн. Агаран сунгааж тэдэнд амжиргаанд нь хэрэгтэй зүйлсийг өгөөч. Бүх хүмүүст амжиргаанд нь хэрэгтэй зүйлсийг өгөөч. Та амласнаа биелүүлдэг билээ. Баярлалаа эзэн. Нэрийг тань өндөрт өргөе. Таны нэр алдарших болтугай. Үрд мөнхөд магтагдаж өргөмжлөгдөх болтугай таны нэр. Таны хайртгүй Иесус Христийн ариун нэрээр тань талархаж байна. Gozo del Señor mi fortaleza es. El gozo del Señor mi fortaleza es. El gozo del Señor mi fortaleza es. Y su gozo sin medida Él me da. Si tienes ese gozo puedes tú cantar. Si tienes ese gozo puedes tú danzar. Si tienes ese gozo puedes tú gritar. Y su gozo sin medida Él te da. El gozo del Señor mi fortaleza es. El gozo del Señor mi fortaleza es. El gozo del Señor mi fortaleza es. Y su gozo sin medida Él me da. Si tienes ese gozo puedes tú cantar. Si tienes ese gozo puedes tú danzar. Si tienes ese gozo puedes tú gritar. Y su gozo sin medida Él te da. Бүхэн далдрнаг бүхэн дан баярлалаа. Та бүхэндээ Бурхны маш олон ивэлүүдийг өргөе. Та бүхэндээ үнсэлт илгээж байна, тэрвэрлт илгээж байна. Та бүхэндээ хайртай шүү. Бурхан та бүхнийг ивээг баярлалаа.